Их мундаг. За. Энэ мундаг байж болно. Улаанбаатар. Одоо ийм ч ихтэй юм фест хийж штэ. Энэ боломж нь нөлөөлж чадвал, лоббидж чадвал, лобби гэдэг чинь одоо манайх их буруу ойлгоод байгаа. Энэ бол нэг нөлөөллийн бүлэг үүсгэх юм. Ингээд нөлөөлөд ажил хийж болж штэ. Энэ эрүүл мэндийн бүх асуудлыг та ер нь дотроо тэгээд авчиж байгаа гэж болгож бодлогын газарлаа. Одоо би тэгж хэлэхдээ л да. Энэ 20 хэдэн жилийн туршлага миний ард 50,000 гаруй одоо эрүүл мэндийн салбарын ажилчид байна. 3 сая иргэн байж байна. Эдний төлөө бид эрүүл мэндийн тогтолцоогоо дэлхийн өндөр хүчтэй орнуудын хэмжээнд яагаад ашиглахгүй гэж. Монгол гэхлээр эрүүл мэндийн салбарыг нэг гуйлгчилсан. Эсвэл төсвөнд хүрдэггүй. Эсвэл одоо иргэдэд тусламж очиж чадахгүй алдчихэйдэг. Ийм байж хэвээр юу? Бид энийг томоор нармаар байхгүй. Энэ ганцхан чимгэр хавдрын тухай асуудал биш байхгүй. Энэ хавдар судлалын төвийн захирлыг 3 жил хийлээ. Төсөв, санхүү ямар хэцүү байдгүй юм шүү дээ. Одоо би чамд ганцхан тоо хэлье. Өнөөдөр эмэгтэйчүүдийн дунд нас 74. Эрэгтэйчүүд нь 64. 10 насны зэрэгтэй. Хүүхэд 10 настай. Тэгэхээр чи юу гэж байгаа? Эрэгтэйчүүд нь яагаад 10? Бүгд 10 насаар хань ижлээ өнжрүүлээд алга болчихдээ. Үр хүүхдээ хаяад тэнгэрт одчихтэй. Энийг зөксөж болно шүү дээ. Бид энийг төлөө ажиллаж байна. Манай эрүүл мэндийн салбарыг нэг сарж айгуул тийм тодорхой. Хичнээн хүн өвддгийг одоо Монгол улсын 3 сая хүний хичнээн хүн олгоо өвддгийг хэдэн хүн зэсээ ахвалдгийг хичнээн хүн хотоод нь хоолны орлого болдгийг БЦ вирусээр өвддгийг ковидор одоогийн ковидыг яри тийм ээ цадхал болсон. Ковидор хичнээн хүн зөвлөгдөж Монголдо ирчээд байгаа би тоог нь мэдчихэж байна. Тэгэхээр бол аюу тийм тодорхой нотлохоо судалгаанд суурилсан юм салбар. Тийм учраас тэр нотлохоо тоон дээр суурилсан бодлого өөрөө их тодорхой байх шээ. Тийм учраас надад тийм жор байна. Эрүүл мэндийн салбараа босгох бодлогын хэмжээнд нөлөөлөх бол аюулч байна. Төгөлдөр чимгэр юм чи мэдэх үү? Мэднэ. Одоо мэдгүй байхгүй л үү те. Өндөр. Анагаas байхгүй л гэдэг нь мэдэх юм уу? Ялангуяа анагаахын салбарт бол байхгүй л те. Байхгүй те. Энэ жи. Би ч. Хавдар судлалын захирал байхгүй юу? За. Тэгээд яг хавал эртнээсээ одоо юу чимгэр эмчгэл алдартай дөө юу. Тэгэхээр би сонсч ирсэн юм байна. Манай найз чи эмч байхгүй юу? Тэг манай уус эмээч эмч аа. Тэгээд зөвөр яг чим бүрэн эмч гэж бол би яг сонсч ирсэн. Гэхдээ айгүй сайн эмч, амар мундаг эмч гэж бол би амар сонсч ирсэн. Тэр нь юугаараа вэ гэхлээр энэ хүчинд элэг шилжүүлэн суулгах байхгүй. Оо, тийм үү? Тий. Одоо нэг хавдар тусцсан элэг вэ шүү дээ. Тэр бүр ямар ч найдваргүй болсон элэг вэ шүү дээ. Тэрийг донор нь олдох юм бол яг ингэж одоо мэрэгжлийн элэгийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг Монголд байгаа. Ганц юм ч юм. Ер нь ганц юм уу хит ганц биш энэ чинь яг багаар ажиллаж байгаа л да. Багаар ажиллаж байгаа. Тэгээ ерөөдөө зарим бас гадны улсууд чин бүр эмчийг өөрчилж элэг шилжүүлэх болсон. Тэгээ хичээл оруулдаг юм баггүй юу? Эрүүл мэндийн даатгалт өгдөг хүн яг элэгний Ц вирусыг эмийн сангаас тэр яг эмийг авахдаа 15,000 төгрөг авах боломжтой болсон баггүй юу? Тэр сар айна ярьсан. Тэгээ дээрээс найдвартай хүмүүст болонгод та энэтхэг солонгос руу явж болно. Та хагалгаа шилжүүлэх төлбөр нь 200,000-аас 500,000 долларын ханштай байдаг ч гэхгүй. Энэ нь Монгол мөнгөөр 200,000 доллар чинь л одоогийн 560 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр энийг Монгол улсын засгийн газар энийг нөгөө дотооддоо шилжүүлэн суулгах дээрээс нь төрөөс энэ элэг шилжүүлэх хөнгөлтийг энэ гаргацсан байхгүй шилжүүлэх. Төрөөс дааж байгаа байхгүй. Би нөгөө яагаад энийг сайн гэж юм гэхээр нэвтрүүлэг хийжсэн байхгүй яг чин бүрийн хэмжээс ярилцлагын одоо татвар судал дээр очиод ингээ элэг шилжүүлсэн 2 хүнтэй бүр уулзсан байхгүй. Элэгээ шилжүүлсэн тэгээ үр дүн болцсон хаалгаа ихэд дууссан тийм уулзсан байхгүй. Ингээ чин бүрийн чи одоо залах чи нэвтрүүлэг хийсэн бол дугаар маар мэднэ үстэй. Тэгээд ярьцлаа чи. Юу асуулт. Гүг зүгээр яах вэ? Одоо яг наатгачийн талаар өөрөө мэдээж. Юу гэж асуух юм болсон. Яаж надад дугаар нь байна л та. Тэгвэл одоо өөрөө тэрийг хийсэн юм чинь гоё яг өөрөөр нь гоё яриулъя л та. Гоё сонсъё л та. Юу л асуух уу? За залглаа шүү. За. За. Зэлдэр нэвчээ. Илдэг гэж үгүй. Спикер. Яа нэг тэл.
Сайд асуух. Тайлбарлаарай нэ. Түмээ. Майнаа жадлаа амар тухайд. За тэгвэл Тийм. алхам маглаа гэдэг юм лөө. За тэгвэл худал Тийм байна. Би бас сайн нэг уншсан байхгүй юу? Нөгөө сонгодоо би буруу Биш надад бол дургуйч. За яах вэ? Одоо өнгөрсөн. Тэр одоо аваагүй. сонгодоо имлэг нөгөө одоо нөгөө энэ ковидоос болоод хил хаац ингээд нөгөө зүрхний өвчтөд хүүхдүүд гадагшаа авч нөгөө юу хэлж чадахгүй байгаа гэнэ хаглаа. Тэгсэн чинь сонгодоо имлэг Монголдо хэлгээж өгч байгаа гэсэн. Тийм шүү дээ. Байна уу сайн байна уу? Сайн. Чимүр юм ч юу? Тийм бай. Сайн байна уу? Би дээр нэг танаас нэг нэвтрүүлэг хийхдээ танаас нэг яриа авч ирсэн. За. Тэгээ бид бас нэг нэвтрүүлэг хийж байгаа маа Амар Squad гэдэг нэг манай реакшн нэвтрүүлэг хийдэг юм. Тийм тэгээ манайх нөө таны Улаанбаалт орсон ярилцлагыг үзээд таныг илэгний хавдрын чиглэлээр мэрсэн юмч гэд ярьж ин дээрээс нь Улаанбаалт орсон хүн болгоо таныг их хуралд орох гэж байгаа ороод яг юу хийх юм бэ энэ гэсэн юм яриад асуугаад байна л да. Тэгээ таныг болонгууд илэг шилжүүлэн суулгадаг айгу мондог хүн гэд манай зарим нэг залуучууд бол таньж байгаа. Тэгээд Монгол улсад одоо илэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хизээрээс эхэлсэн. Та бид хэдэд бас нэг жоохон мэдээлэл өгөөч. Энэ ч одоо бичлэг юм уу зүгээр ярьж байгаа юм. Тийм бичлэг хийж байгаа. Танаас таних бол асуугаад үзье гэд түрүүн залгаж үзье гэсэн. Тэр дээр орж ийн гэсэн одоо яриа. Тийм таны ярьж байгаа одоо шууд орж байгаа. Тийм. За юу гэж асууя гинэ? Илэгний хавдар одоо яг юунаасаа үүсдгийг тэгээд илэг шилжүүлэн суулгах боломж нь Монголдо хэр байдгийг тэр талаар та нэг мэдээлэл өгөөч. Товчгоо. За нэгт илэгний хорт хавдрын өвчлөл яагаад Монгол улс дэлхийд одоо хамгийн их өвчлөлтэй орн болдог гэхээр хүн амын дунд БЦ вирусын халдвар их өндөр байдаг байхгүй юу? Тэгээ энийг юу гэж ойлгох вэ гэхээр жишээлбэл одоо бодомжинд явж байгаа 100 хүн байлаа гэж бодоход тэр 100 хүний 10 Б вирусын халдвартай 16 С вирусын халдвартай байна шүү дээ. За. Тэгээд нэмэх юм бол 26 тэр 100 хүний чи 26 ямар нэг байдлаар БЦ вирустай байна тийм үү? Тийм байна. За ингэж ойлгох хэрэгтэй. Ийм байдаг учраас илэгний хавдар их байдаг. Шалтгаан бета вирус аахгүй юу? Зөв. За энэ нэг шалтгаан юм шүү. Хоёрт бас нэг том шалтгаан ялангуяа залуучууд сонсож байгаа бол гол асуудал бол энэ арх. Илэгний БЦ вирустай хүн арх уухлаар илэг нь одоо энтрэх гэмтэх эрсдэл нь 2 дахин их болох нь шүү дээ. Зөв. Вирусгүй хүн арх уух вирусгүй арх уух хоёр бол асар өөр ялгаатай байна тийм. Тийм учраас арх бол катализатор гэж нэрлэдэг төрөлхөж хордлогч гэх юм шүү дээ тийм. Тийм үүрэгтэй. За илэг шилжүүлэн суулгах асуудлыг бол Монгол улсад 2-2 том эмнэлэг илэг шилжүүлэн суулгах хаалга хийж байгаа. За. Тэгээ улсын 1-р төв эмнэлэг хамтар судлалын улсын төв. За бид бол одоо 2018 оны 1 сарын 21-нд хамгийн ихний хаалгаа хийсэн. 18 оны 1 сар гэсэн. Тэгээ 1 сарын 21-нд. Тэгээд одоогоор 22 илэг шилжүүлэн суулгах хаалгааг 2 жилийн хугацаанд хийсэн байна шүү дээ. Тэгээ илэг бүтэн Монгол хөтөлбөрийн одоо гол санаа нь бол нийт иргэдтэй БЦ вирус байна уу, байгаагийн зөв онцлох, тэгээд эмчилж болохыг нэмжлэх, БЦ вирусын нэмжлэх юм шүү дээ. За бүр одоо илэн хатвараа солиулж болсон асуудал санхүүгийн дарагдахгүй илэг солих. Тэгсэндээ өвчнөөс болоод мөнгөгүй гэсэн болоод эмчлэхгүй байх, тэр эрсдлийг байхгүй болох гэж ярьж байгаа байхгүй. Зөв. За баярлалаа. Та айгүй үнэтэй зөвлөгөө өглөө. Бид нар бас энэ талаар мэдээлэлтэй болоо. Баярлалаа. Стоп баярлалаа. За стоп баярлалаа. Вау. Гэтэ ер нь бас манайхан энэ нөгөө алкогольны хэрэглээгээ бас багасгах нь зөв баха. Юугаас зөв шүү. Зөв баха. Тэгээ итгэлгүй юу? Тийм ч юм уу. Багссан зөв юм аа чи гинэ төрөний ах шиг. Нэг тэгээ багасгахгүйгээ уурлах юм би яг
Тэгээ одоо ч илэгний талаар хүнтэй юм яриад бол зүгээр шүүд яг юм байгаас тээ. Манай чин бүр юм чаа. Манай чинь бүр ч одоо ерөөхдөө Монгол улс Ер гэдэг. нь яриа штэ одоо яг ингээд бас ингээд шин мэдээлэлтэй болж байгаа байхгүй би. Тэнгүүд цаа ингээд таадаг чин бүр ингээд ярихаар би ч юмс нөгөө нэрийг бол сонсч ирсэн байхгүй би. Тэрнээс царай мэргийг хараад энэ чин бүр гэдэг хүн нэг гэж би харж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ мэдээлэлтэй бүр ингээд яриаг сонсоод илгэний тухай юм ярьж байгаа болохоор одоо би бас тэ ярим